Арилжааны банкуудад барьцаалж зээл авсан үл хөдлөх хэд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшил шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөх жиргэн барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахар зохицуулсан нь банк тухайн хөрөнгөний хувьд өмчлөгчөөс илүү эрх эдэлж, өмчлөгчийн эрхийг үндэслэхгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь эргээд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрхтгч байдлын зарчимд халтсан. Үндсэн хуулиар олгосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсан гэж үндсэн хуулийн зэц өнгөрсөн 12 дугаар сард үзэж холбогдох заалтуудыг хүчингү болгосон мэлээ. Зэцэн энэ шийдвэрийн дараа Монголын банкны холбооноос 8% зээлийг олгох эрх зүйн орчингүй болсон тул зээлээ зогсоож байна гэж тухайд мэдэгдэж байсан. Энэ мэдэгдлийн дараа 12 дугаар сарын 13-ны өдрөөс арилжааны банкуд цалин тэтгэврийн зээлээс бусад барьцаалын зээлүүдтэй холбоотой бүхий л зээлээ зогсоож байсан юм. Банкны холбоо бол арилжааны банкуудын гаргасан энэ үйлдэл шудраг өрсөлдөөний тухайлыг зөрчсөн байсан гэж өнөөдөр шудраг өрсөлдөөн эрхчлэлийн газраас мэдэгдлээ. Гэхдээ тухайн орон сууцны 8% зээлээ зогсоосон голомт, хаан, хас, капитал зэрэг банкад хариуцлага тооцоолгүй анхааруулга хүргүүлжээ. Тэр нэр дурдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ахин зөрчил гаргуул шууд улсын байцаагчийн дүгнэлт гаргаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахын зогсоох асуудлыг холбогдох газруудад тавих юм. Шудраг өрсөлдөөн эрхлэгчийн газарт сонгуулийн ерөнхий хороо зарим намын эвсэл иргэдээс хэвлэл мэдээллийн зарим байгууллага сонгуулийн тухай үзэгдсэн мэдээлэл цацсан тухай гомдол хүл авчээ. Энэ гомдлын дагуу хэвлэл мэдээллийн байгууллагад шудраг өрсөлдөөн эрхлэгчийн газраас шалгалт хийхэд мэдээллийн зарим сайт улс төрийн ном иргэдийн урлагийн төлөөлөгчдийг эренбэлсэн хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр мэдээллээ. Иймээс шудраг өрсөлдөөн эрхлэгчийн газраас нийт хэвлэл мэдээллийн байгууллагад улсын хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг өтгөнд оромжуулсан аливаа хэлбэрийн хуурамч мэдээлэл нийтлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн тухай хууль заасанчлан хариуцлага хүлээх юм. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл 7-1-6-ад ээлжид сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураамж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл захин орон зай мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхэн аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг үтгэнд оромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно. 70 дугаар зүйл 70-ийн 7-д аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээлэл гаргахгүй байх, амлал авах гэрээ байгуулахыг хориглоно гэж тусгажээ. Энэ хуулийн заалтыг зөрчвөл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл захин муудсны хандалтыг 6 сарын хугацаагаар байцаагчийн дүгнэлтийг үндэслэн мэдээлэл шуудан харилцаа холбооны газраас хаана. Арилжааны 11 банкаас бол 4 банк нь бол зээлээ зогсоосон нэгэн зэрэг, бусд нь бол зогсоогүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ 4 банк нэгэн зэрэг зээлээ зогсоосон нь бол манай хуулийг зөрчсөн байна гэж бид үзсэн. Гэхдээ зээл энэ зөрчил бол арилсан байгаа, тийм ээ. Өнгөрс 2 сараас эхлүүлээд зээлээ хэвээ болгож эхэлсэн. Ийм учраас бол бас бид энэ удаа торгуул шийдвэрийн арга хэмжээ аваагүй. Мөн шатхууны орон нутагт 250 төгрөг, нийслэл орчимд 160 төгрөг хүртэл буурсныг өнөөдөр шудраг өрсөлдөөн эрхлэгчийн газраас онцоллоо.